Тэгээ одоо энэ шүү. Одоо энэ хэд ч ингээ бага уурын жижиг юм. Энэ ингээ тусгаж хөр шаардлагагүй. Жижиг мини үйлдвэр гэдэг байна. Ийм байгаад байна. Тэгэхээр ямар тач ард түмнийхээ хүсэлтийн дагуу нэг гадны яг шалгалтын тийм юмнууд тонд хөрөлж судлаач гэсний дагуу ингээ явж байна бид ямар тач одоо монголчуудаа 200-аар нөхчөөчтэй. Тэгээ хараа одоо тэр шүү дээ. Тинчээ энэ тонгол зургаас одоо энэ тонгол зургаас ингээ хажууд нарны тойл өндөр тог хэрэг байдгүй. Ерөөс нь ийм газар нэг тонгол зур байгаад тэгээ хажууд нь шууд нефт бензинээ боловсруулах юм жижиг ийм жижиг үйлдвэрүүд байгаа байхгүй юу. Тэгээ эдрийг нинжа гэдэг байгаа. Одоо энэ хараа. Яг энэ одоо энэ тэр харж байгаа сте. Энийг нинжа гэдэг байгаа байхгүй юу. Эдгээр болохоор ямар ч тусгай шүүр шаардахгүй шууд хийдэг гэдэг байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо энэ гадагшаага нөгөө юу гэдэг байгаа штэ. Хятадууд баг бүтээгдэхүүн хуваалцах гэрээгээр 200 төгрөгөөр өгөөд байна гэдэг штэ. Тэгээ нэгсэндээ одоо нэг нарны талтай. Ингээл тонгол зуурн дээш тонгол зоод байж. Минь. Одоо тэр нэрдгийн тоогоо тэр жижиг тэр хажуудаа шууд бензин ингээ өөртөө. Одоо нэг юм тонгол зууртаа заяа. Өөртөө тонгол зууртаа газрын тосоо гаргаа за. Хараа. Тэгээ шууд хажууд нь юм жижиг мини нэрдгийн тоогоо байгаа. Шууд бензин. Тэгэхээр бид нар Тэгээ одоо энэ паракцлах тоогоон тэр. Банк ажилтгүй гэж байгаа байхгүй энэ. Одоо энэ танкнуудад ингээ газрын тосоо нөөцөлждөг. Нөөцөлж байгаа зүгээр энэ зүгээр дуустал нэг 4-5 өдөр ажиллаад бензинээ гаргаж аваад зогсоочтой. Одоо энэ үйлдвэр болохоор нэг 4-5 хоног ажиллаад бүх тосоо дуусган гутаад нэг 5 хоногийн дотор дуусгачдаг. Нэрээ дуусгачдаг гэж. Тэгэл энэ ёнкснуудаа бензиний танкнуудаа дүүргэж аваад тэгээ зогсчихдаг. Тэгээд энэ доторхоо зараал ээж идэг ийм бэ. Тэг жижиг одоо мини тэр синжээс үйлдвэр байгаас. Тэр бол хөөрхөн байгаас. Яг ингээл одоо эднийг гэхэд чинь ерөөсөө улсаас тог аваагүй. Нараар цахилгааны асуудлыг шийдсэн. Нэрлэг явуулахад нэг өндөр тогны шаардлага байлгүй. Хэрэг байдгүй. Тэгэд эднийх болохоор юу юм гэж ярьсан чи. Энэ яг ийм тоног төхөөр энэ яг нефт боловсруулах энэ үйлдвэрийг энэ жижиг үйлдвэрийг яг ингээ бүх юмтаар ингээ явуулж байна. Угсраас хөрлүүлээд өгнө гэдэг байгаа байхгүй. Тэр нөө богино хугацаанд угсраас хөрлүүлээд өгнө. Тэгээд эднийхээс болохоор нэг 3-аас 4 инженер техникийн ажилчид. Яг Монгол хүмүүсээс сургаад яг бүр бензинээ паракцлж гаргаад ажиллуулад бүх юм ноу-хауг болгож өгөнгүүтэй тэгээ явах юм байна. 3-аас 4 сар Монголд байгаад ингээ бүх юм зааж өгөх. Тэгээ монголчуудыг сургаж өгөөд явна гэж байгаа байхгүй ийм хөөрхөн юм үйлдвэрүүд байна. Тэгээд энэ хот чинь бүр тэр чигээр ийм нефт боловсруулах үйлдвэр. Том нь ч байна, жижиг нь ч. Тэр том бүр том бүр ажил дээрийн парк шиг юм байгаа шүү дээ, тий. Тэднийг ч юм болохоор тусгай шүүрлэл авдаг гэж хэлээ тий. Тэд чинь бол авдаг. Ийм жижигхэн мини юмнууд бол тусгай шүүрлэл авдаггүй. Эдрийг болохоор нинжа гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь тэнцээ байсан бүр жижигхэн сая үүдэн дээр орж ирсэн бүр жижиг юм байгаа шүү дээ тий. Бүр жижигхэн тонголзууртай. Тэмүүлээ тэр хуучны үзүүлэг юм. Гэтэ тэр чинь нарны толд тавьсан. Одоо яваад байна. Тогоо гаргаж ажиллаад байна. Бензин нэрдэг үзүүлэх шагаа тий. Муу. Шахарч үзээ. Тэгээд арай өөр зүйл байна. Той нийлэнүүдээ